Хэрээд Сэцэн далай зохиолч нь байран зүүн хөшөөнд төрж өссөн. Утга зохиолын авиас бэлгэн тодорсон сургам хүмүүжүүлэгч, зохиолч, яруу найрагч, дунд сургуулийн багш, Улаан хад дээд сургууль болон Өвөр Монголын багшийн их сургуулийн монгол хэл утга зохиолын ангийг дүүргэж, Хишигтэн хошууны далайн ор дунд сургууль, Бор талын Монгол өөртөө засах 100-ны дунд сургууль, Арга хорчин хошууны ажил мэргэжлийн дунд сургууль зэрэг олон газарт багшилж, Эрдэм номын шимийг түгээн дэлгэрүүлсэн нэг юм билээ. Өдгөө 100 гаруй шүлэг найраглал, найруулал, мэдээллийн уран зохиол, аян замын тэмдэглэл, сул бичлэг болон сургам хүмүүжүүлэх ухааны эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэг нийт 200 гаруй бүтээл төрөж 510,000 хүүхдэд хараад хэлэхгүй хангар дэлхий хэмээх аян замын тэмдэглэлийн номоо хэвлүүлсэн. Одоо та бүхний сонорд цагаан сарын нөлөөс хэмээх найраглалыг хүргэе. Цагаан сарын нулимс найраглал. Зохиогч Хэрээд овогт Сэцэн далай. Эр хүний нулимс дотогшон өрсдөг гэдэг. Ингээ дахин эрч зориг болж бийчин гэдэг. Элэг хэмдэрсэн цагт урсаж гойдсон нулимс. Ингэрийг шал норгож чэжийг дэвтээдэг байна. Цагаан сар нулимс унгаахыг чангаас чанга цээрэлдэгч чин үнэн сэтгэлийн эхвэрлээс үүссэн нулимсыг цээр ёсоор хэрхэн хашиж тогтоож дийлэх вэ? Цэвэр бодлын ундрал эмчин дутуу яаж зогсоож чадах вэ? Төв телевизийн онцгой програм Цагаан сарын үдэшлэг түмний сэтгэлийг дүүргэж байсан ч дундруулж байсан. Төмөн ахтын төвргөөнөөр үдэшлэгийн салхийг хагалсанд тэргүүн морны шагналыг тоссон шиг догтлоо. Чи булаг багш тэргүүнд нь хошуурч шилдэг шавнараа хойноосоо игнүүлж улаан морин жилийн тоосыг огторгүй дэгдүүлж омог сүр хүчийг алтан дэлхий дурсгасан. Урд үрдийн жилээс онцгой үзэгдэл илэрсэн шиг үзэгчдийн зүрхийг оволзуулсан тоглолт болж олон үндэстэн хамтаар зэрэгцэн оршихын бахархал. Урагш хөгжин давшихад үндэстний бүлгэмдэл суур гэдгийг урлагийн тайзнаас нийгмийн тайзанд хүргэв. Урнаа багшийн дагуулан дуулсан дуу уян гуйрун хослоод намжун нэмүн хөхтэй. Ариунаагаан ганцаараас олныг дүшин чиглэсэн үйл ухааныг бүрэн шингээсэн нүүр царин илрэл олон газраас ирсэн улаан мөчрийн тоглогчд. Уудам нутгаан бахадсан учиртай сайхан дуу. Залуу насны бэлэгдэл дөрвөн настай халуун. Заавал сансндан хүрх эрч зоригийн хөвч. Анхдахаар удаа үдсэн үдэш үзэгдлийг сонирхсан шиг л байж гэрийн хүмүүс хоорондоо гайхширч ярилцаад өнгөрсөн юм. Хоёрдугаар удаа үдсэнд ховдол зүрхэн долгисож хоёр нүд зайртаж эхэлсэн ч хориглож хашаад унгаасангүй. Гурав дахь удаа үдсэнд урлагийн сонирхомж өндөрсөж утгын ойлгомж гүнзгийрэхэд элэг зүрх эмтэрж эхэлсэн юм. Зайрдаж байсан нулимс завсаргүй гойдсон нүнэн. Өвөг хүмүүн байгаад үзэж байгаад уйлдаг юм уу? Омбол хоёр хүүхэн гайхан асууна. Уйлах гихч учиртай юм. Уушиг зүрхтэй холбоотой юм. Элэг эмтрэх гихч хэцүү юм. Уйлж байгаад нүхдэг юм. Омблын асуултын хариуд олж хэлсэн л энэ л байна. Уйлах хайлахын учрыг айжимдаа мэдэх байлгүй. Үндэсний урлагийн гайхамшиг, үндэсний урлагчдын эрхмийг энэ удаа л таньж олсон шиг өөрийн бодлоор ирээч вэ? Улаан морин жилийн цагаан сар 2026 оны 2 сарын 23-ны өдөр.